Аймгийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 6 бодлогын хүрээнд 431 зорилт арга хэмжээ хэрэгжүүлж, нийт арга хэмжээний хэрэгжилтийн дундаж үнэлгээ 92.9% байна. Сүхбаатар аймагт хийгдэж томоохон бүтээн байгуулалт 246 га талбай бүхий урдын голын цэцэрлэгт хүрээлэн улсын төсвийн 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 2.5 км дугуйн болон гүйлтийн зам, явган зам талбай, ногоон байгууламж, хиймэл нуур, мини парк, дөрвөн үйлчилгээний цэг бүхий соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн 1-р ээлж ашиглалтанд ороход бэлэн болжээ. Ер нь одоо та удаж адилхан ингээд энэ нутгийн хүүхдүүд одоо ингээд тэр хясан дээрээс ингээд одоо ус руу усрал тоглож өссөн одоо ийм орчин. Тэгээд ер нь багасаал бид нар чи энэ орчноо нэг сайхан болгочихъя гэдэг ингээд мөрөөдөж өссөн. Харин тэгээд одоо энэ цаг үед одоо энэ ажлыг ингэж хийх ийм одоо бас сайхан орчин өссөн ингэж бүрдсэн байна. Сүхбаатар аймгийн зохиолч Яруу найрагчдын талын наран цэцэрлэгт хүрээлэн 3.6 га талбай бүхий ногоон байгууламж, хашаажуулалт, гэрэлтүүлэг, явган зам болон бусад тогтчлтууд хийгдэж дуусжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд аймгийн төвийн замын 7 уулзууртаг гэрлэн дохио 35 ширхэг камер суйрлуулж байв. Ногоон бүс төслийн хүрээнд 2023 онд орон нутгийн төсвийн нийт 475 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баруун урт суманд хяналтын нэгдсэн төвийг байгуулж 9-р багийн нутаг дэвсгэрийг бүрэн камержууллаа. За, ерөн бол Монгол улсын хэмжээнд энэ камержуулалтын ногоон бүс төсөл маань анх Чингэлтэй дүүрэгт нэхлээд тэгээ энэ үйл ажиллагаа бас нэлээд амжилттай явагдсан. За аймагуд дундаас бас хамгийн түүчээлж Сүхбаатар аймгийн удирдлага Чингэлтэй бүс дүүргийн одоо ногоон бүс төсөлтөө бичлэн очиж танилцсаж, за энийг бол бас ингэж нэлээд одоо зохион байгуулалттайгаар ухаалаг одоо хяналтын лицензүүд авч, за камера зөв оновчтой газар байршуулах зэрэг энэ зүйлүүдийг бас цогцоор нь хийх нь үр дүнтэй юм байна гэж үзээд анх 2023 онд аймгийн удирдлагаас за Сүхбаатар аймгийн иргэдийн урлаар тодтголоор оруулж 475 сая төгрөгийг баталж, за энэгээр бид нэр яг хяналтын сервер 1000 камер холбох боломжтой дэд бүтцийг нь анх бий болгосон. За ингээд ер нь бол энэ эхний ээлжинд энэ баруун урт сумынхаа багуудыг үе шаттайгаар камер нэгдсэн системд холбох шаардлагатай байна гэж үзээд, за 9-р багийг бол тухайн үед бол 24 камераар одоо камер байршуулж ингээд дэд төвтэйгээ холбосон. За энэ 9-р баг дээр байрлуулсан бол за дугаар танигчтай камер, царай танигчтай камер, тэгээ бүх орц гарцууд дээр нь энэ камеруудыг байгуулснаар анх эхэлсэн. Яг Сүхбаатар аймгийн тухайд бол онцлогийн хувьд гэх юм бол анх дэд төв, сервер, тоног төхөөрөмж, дэлгэц энэ зүйлүүдийг бид нэр эхлээд одоо байрлуулж чадсараа цаашдаа энэ ногоон бүсийн хүрээнд камержуулалтын ажлыг хэвэл илүү амар хэлбэр болсон гэж ойлгож байна. 2024 онд энэхүү төслийг үргэлжлүүлэн орон нутгийн төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар баруун урт сумаас гарах чиглэлийн 9 замын гарцад автомашины дугаар царай таньдаг камеруудыг суйрлуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд гэмтэргийн тоо буурч ногоон бүс нутаг болно. Сүхбаатар аймаг 2020-24 онд багш урт компьютер төслийг хэрэгжүүлсэн
За энэ хүү төсөл арга хэмжээ нь бол аймагт тулгамдж байгаа боловсролын чанарыг сайжруулах хүрээнд багшийн хөгжлийг дэмжих ийм төсөл арга хэмжээ байсан. За энэ арга хэмжээг бол орон нутгийн хөгжлийн сангийн 1.8 тэрбум төгрөгөөр хийсэн. За энэ төсөл арга хэмжээ нь нийт одоо 16 сургуулийн ерөнхий боловсролын 600 багшийг бол 100% компьютероор хангасан байгаа. Бидний сургалтын үйл ажиллагаанд манай аймаг орон нутгийн хэмжээнд байнгын тогтмол тусалж дэмжиж оролцдог. Үүний нэгэн илэрлэл нь компьютер, мөн цахим технологиудаар тогтмол дэмжиж тусалдаг. Ингээд бид сургалтын үйл ажиллагаанд хослон сургалтын арга зүйг ашигласаар байна. Багш хүрдэг компьютер төсөл арга хэмжээг орон нутгийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүллээ. Тус төсөлд ерөнхий боловсролын сургуулийн 600 багшийг 100% орчин үеийн өндөр үзүүлэлттэй компьютер техник хэрэгслээр хангалаа. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлснээр сургалтын чанарт ахиц гарах боломж бий болж төсөл хэрэгжүүлснээр сүүлийн 2 жилд SLT ерхий шалгалтанд улсын хэмжээнд 2023 онд 1-р байрт, 2024 онд 2-р байрт, түн дундаа математикийн хичээлийн үзүүлэлтээр улсад 1-р байрт жагссан амжилтыг гаргалаа. Орон нутгийн үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх алхам хийгдсэн. Монгол малчдын малын чанарыг дэлхийд үн цэнтэйгээр түгээх, үндэстэн дамнасан Баянтал брэнд бий болгох зорилго бүхий Сүхбаатар аймгийн Баруун Эрдэнэ суманд үйл ажиллагаан явуулж буй Даржтын компани Баянтал бах боловсруулах үйлдвэр 2023 онд Монгол улсын шилдэг 35 үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийнээр жалгарсан. Тус компани 2023 он 2024 онод Узбекистан, найрамдаг Хятад ард улс, Иран зэрэг улсууд руу 4,000 тонн мах экспортлсон байна. Тус компани өнөөдөр 100 гаруй иргэдийг ажлын байраар хангаж, бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлэхээс гадна дотоодын зах зээлд ангилж савлсан махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан дайвар бүтээгдэхүүн зэргийг хагас шидний боловсруулалтын уулуурхайн компаниуд дотоодын томоохон хүнс үйлдвэрлэгчдэд Улаанбаатар хот дахь нэрийн дэлгүүр болон агуулгах хуралдаагаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тус компани нь олон улсын халаал стандартыг хэрэгжүүлэн ажилладаг аж ахуйн нэгж юм аа. Сүхбаатар аймгийн Баруун Эрдэнэ сумын 4 гэгээ Эрдэнэ компани 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар сард 200 тонн ноос угаах хүчин чадал бүхий үйлдвэрийн байрыг 2023 онд шинээр ашиглалтанд оруулсан байна. Сүхбаатар аймагт анхдагч ноосны үйлдвэр ашиглалтанд орсноор орон нутагта олон ажлын байрыг бий болгон ажиллаж байна. Сүхбаатар аймгийн Баруун Эрдэнэ суманд үйл ажиллагааг явуулж буй Чулуун Дарь Овоо компани Баян Шарга арьсан эдлийн үйлдвэр нь арьсан цүнх, нурууны бүс, өргөлийн ууц зэрэг бүтээгдэхүүнүүдэн зах зээлд нийлүүлэн ажиллаж байна. Сум Баруун Эрдэнэ сумын сум хөгжүүлэх сан ингээд зарлагдахаар нь төслөө бичиж өгөөд тэгээд нөгөө яг биднэрт яг юу хийх гээд юм болгон дээр ингээ юм дутагдаад байгаа учраас яг тэр дутагдж байгаа юм дээр зориулсан тийм төслөө өгөөд тэгэл сум дундын хөгжүүлэх сангаас л зээл авчлаа анх гараа эхэлж байлаа.